Сайн байцгаана уу Эрдэнэ ариун өргөний эдгэрэл тачид багш нараа. Та бүхэндээ дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 皆様、本日はご多様のところ足を運んでいただき誠にありがとうございます。まずは学びの聖域を守り導いてくださる恩師の皆様に心からの敬意と真摯なる感謝を申し上げます。本年世界では第31回、我が国においては第59回を迎える教師の日に際し、ここに改めてお祝いを申し上げる次第でございます。大家好，举行蒙古人文复习学校全体汉语教师国际教师节快乐！祝对你们的快乐、身体健康、万事如意。 Сургуулийн соёлын гэрчлэлээр доор сурагчийн нэг өдрийг зурдаараа ихэн зохион байгуулж байна. Ийхүү зурдаараа ихний зүгээс багш нартаа зориулсан бэлдсэн урлагийн тоглолт эхлэхэд бэлэн боллоо. 本式典は学校文化を培うという理念のもと、生徒の一日をテーマに先生方への敬意を込めて執り行われることとなりました。ただいまよりこの記念すべき集いを開会いたします。 Ингээд энэхүү арга хэмжээнд Шинэ Монгол Харамаа Бүжил сургуулийн багш нартаа зориулсан 6 дугаар үеийн багш сурагчид бид хүндэт зочныг өргөн авчирлаа. Тайснаа Монгол улсын ардын жүжигчин Самьягийн ганц зэрэг таныг мэдлэгээ төвшөлөг хэмээн хүндээ урьж байна. Та бүхэн хатаа багш нар угтаа цаана уу. Сайн байцгаана уу? За. Их эрдмийн өргөний эзэд ирээдүйн удирдагчдын багш нар энэ хүүхэд багшуудыг эхийн оронд эцгийн оронд эцэг болж байдаг эрхэм хүндэт багш нар та бүхэндээ баярын мэндийг хүргье. За ингээд багш хүний алдрыг магтан дуулсан олон сайхан бүтээлүүд байдаг. Тэр дундаас өөрийнхөө Хөрлөбаатарын аялгау инх жаргалын шүлэг багш та гэсэн сайхан дуугаар та бүхний алдрыг магтан дуулъя.
Ямар баярлалаа. Арийн хөтөлбөрийн өчигдрийн баяр түн өргөн дэдгэр сайн болж байна. Монголын олон мянган багш нар үнэхээр сайхан баярлж. Тэгээд бас энэ сайхан Монголын одоо эцэг эхчүүдийн хүсэл мөрөөдөл болсон одоо жишг болсон Монголдо тийм ээ. За харав зүй одоо сургалт чанар чансаа бүхэн зүйлээрээ одоо жишг болсон Харамаа хуучин сургууль энэ сургуулийн одоо бүхэл эцэг эхчүүд энд хүүхдээ сургах юмсан гэж мөрөөдөж байдаг. Үнэхээр одоо гайхалтай сургууль энэ сайхан сургуулийн одоо сурган хүмүүжүүлэгч багш ажилчид та бүхэндээ маш их баярлалаа. Ингэж сайхан хүндэтгэлтэй багшийн алдрыг ингэж сайхан магтан дуулна гэдэг бол бас өөрийнхөө эзэмссэн мэрэгжил, өөрийнхөө ажил төрөл бүхэндээ одоо ямар дуртай, ямар сайхан байгааг одоо тод илэрэл. Дараагийн сайхан дууг одоо та бүхэндээ өргөн барья. Энэ бол Монгол Улсын хөтөлбөрийн баатар Хорийн хшаа шагналт Жанцсан нарвын хөгжим соёлын байр сэтгэлтэн сэдвийн шүлэг Алтан намар гэж сайхан дуу байна. Намар гэдэг багш нарын хувьд сургуулийн хувьд бол одоо яг бүгдээрээ хичээл эхэлдэг багш нар сурагч нар бүгдээрээ уулзаж учирдаг хамгийн гоё үйлрэл. Тэгээд ч одоо багш нарын маань энэ сайхан баяр тохиодог хамгийн сайхан үйлрэл. Тэгээд энэ сайхан намрыг магтан дуулъя.
여기 다우님을 하시는 나무는 장식이 이게 너무 많은 나무 장식이 잘 아스가로 내드려 봐요. 네. 진진을 놓고 주말이 나가는 왜 직시도가 신나서 고쳐가는 왜 아픈 나라에도 알지는 옆에 아스타한 나리가 모습을 살아 맛있습니다. сайхан баярлалаа. Гайхалтай мэдчилгээгээр бэлэг байсан танд баярлалаа. Харин одоо бидний баяр дээр баяр нэмэхээр 6 дугаар үеийн сурагчид маань Монгол бүжгийн үзүүлбэрээ толиулахаар хүрэлцэн иржээ. Угтан авцгаана уу?
Аюулгүй сурагчдын маань үзүүлбэр таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо та бүхний сонирхолтой мэлаж сэтгэлээрээ хөглөх амьд хөгжмийн үзүүлбэрийг та бүхэн дуглан сууж таалан соёлоо. Багш нартаа баярын мэнд хүргэе. Sanırım harika bir izle. Udrega undes mi utrigo mordek orta. Odan kotor getir odan. Udrega zikir hotusta tagdalar me. Bugün kanı sen ben o bir işte sen ben o ta o da unise en biri o da sen ben o sarı durdum sen ben o tu kitabı o da unise Zaważowo warstwo odorot şişirde Ode odro orada sönüm kudin oreşte Ode sen ben o beni sen ben o ta en dos biri orta
Багшраа. Сайн байна минийтэй. Сайн байна та. Баярлалаа. Хөгжмийн үзүүлбэр та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Иймүү бидний инээд хөрөөр дүүрэн сүүлчийн үзүүлбэрээ толиулах сурагчдаа халуун алга ташилдаар уухтан авцгаая. За, энэ маань одоо миний танд ирээдээс 12 дугаар анги юм шүү дээ. За, одоо сайхан автаж ярьсан. За, хүүхдүүд энэ бол таны ангийн шинэ тандаас багш. За, та хэд ба тэгээ сайхан танилцаад багшаагаас халуун дуулаар өгтөж аваарай. За, багштай амжилтсан. За. За сайн байцгаана уу хүүхдүүд. Багшийг лидер бат гэдэг. Яг тэгээд хэдүүлээ эдгээс олоод хүсгэн гэдэг. Энэ хоёр хэдүүлээ гоё цогтой гоё халуун дот нуур амьсгал бүгдээ гоё дурсамжийг бүтээгээд гоё байна. За. За юу ч хэдүүлээ танилцъя гоо. За миний хөрөөр гэдэг. Намайг счарал гэдэг. Намайг нүгөө очиж биш. Сайн нүгшаа би бол энэ ангийн анги дээр. Наран хийх. Намайг наацаа гэдэг. Миний хөрөөр гэдэг. Наач угаасаа мэдээж ботой юм байнамаа. Орч биш наа. Шавгис ангийн шок болсон. Наач угаасаа гасаар. Угаасаа ийм багш өгч. Аав угаасаа өнгөрснөөс угаасаа ийм болчихсон. шангагцсан гэсэн. Аав Намайг ганцхан хэлж болтгүй. Яа! Хайр ч одоо яацсан хүүхдүүд вэ? Нэгнийгээ ингэж болдгийм үү? Аа?
За миний хот тавьшир. Ийм байж л идэв шүү дээ. Таны хий хоосон хүн чинь надад огтгож ирээгүй. Миний амьдралаас жаахан гэсэн хэсгийг мэдэхгүй байж. Яагаад бүгд намайг ялхуулах дуртай. Би амьдралыг өөрөө хүсэж өрөөгүй шүү дээ. Чи энэ амьдралыг сонгож ирээгүй. Тэр үнэн хэн ч энэ амьдралыг сонгож ирдэггүй байхгүй юу минийх. Хамгийн гол нь өөртөө л итгэж явах нь чухал шүү дээ минийх. Хүн чамайг яаж дүгнэх нь чухал биш. Харин чи өөрийнх нь амьдралыг л яаж авч явахыг шийдэн шүү дээ. Багш нь ч гэсэн хүүхдтэй миний хүү сургууль дээрээ багш нартаа зэмлүүлээл явдаг. Харин багш бидний энэ өгдөг зэмлэл та нарын төлөө биш бол төлөө л болохоос өөр хэний төлөө байх вэ? Багш нь бишээ аав нь тэврий. Намсраад ангийнхаа уучлаар. Манай ангиас нэг хүүхэд эсэлтийн шалгалтанд 800 авсан байна. Би та хин гэж бодож байна. Биш ангийн дараагаараа би юм болов. Манай ангийн намсраа эсэлтийн шалгалтын дээрээ 800 авсан байна.
Багш хүмүүс гараад идэвхтэй дурслын зур гаргач уу? Миний хуваагаа юу? Эсэлтийн шахалтан дээр 800 авсан байж тээ. Энд чинь багийн хүүгийн хийгээд байдаг ажил биш шүү. За. Одоо ямар мэрэгчлээ болох юм бэ? Чи шийдсэн. Таны ачаач. Ихний ч өгөөгүй хайрыг надад мэдүүлсэн. Хайртай шүү. Аа. Сургуулийн бол хүүхэд бүрийн амьдралд онцгой байсан үзэлдэг ариун үүрэг юм. Миний хувьд сургууль бол зөвхөн новын мэдлэг олгодог газар биш. Харин миний хоёр дахь гэр байдаг. Хэрвээ их юм намайг хайрлаж халамжилж хүн болж төлөвшөх суурийг нь тавьж өгдөг бол сургууль надад хүн байх урлаг, бусдын санаа бодлыг сонсож, ойлгож, хамтдаа амьдрахын үн цэнийг зааж өгдөг. Заримдаа аав ээж маань миний сургуулийн амьдралыг бүрэн ойлгодоггүй л дээ. Тэд миний авсан хичээлээ хийсэн эсхийг хамгийн түрүүндээс өгдөг. Харин би сургууль дээр зөвхөн дүнгийн төлөө зүтгэхээс гадна өөрийгөө таньж мэдэж, бусдадтай нөхөрлөж, хамтран амьдрахын үн цэнийг сурч байдаг. Аав ээжийнхээ нүдээр харуулсан сургууль бол зөвхөн хичээллэгдэх газар. Харин миний сэтгэлээр бол сургууль мөрөөдөлд хүрэхгүй аз жаргалтай дурсамжуудын минь их сурвалж. Багш нар биднийг илүү сайн ойлгодог юм шиг санагддаг учраас тэд өдөр бүр 10 цаг бидэнтэй хамт байдаг болохоор хүүхэд бүрийн баярлаж хөөр гомдлож готрох хүчийг дэрэгдээс нь мэдэрч чаддаг. Би далтаа гаргасан ч тэр хизээж хож явахгүй. Харин алдаанаас минь суралцаж илүү хүчтэй болоход минь тусалдаг. Заримдаа хатуу ширүүг хэлэхдээ хүртэл би чамд итгэж байна. Чи чадна гэсэн итгэлийн үгийг бууж чаддаггүй. Энэ бол багшийн халуун сэтгэл хоёр дахь гэрийн гэрэл галмлыг. Бид өглөө хичээлээ явж, орой гэртээ ирж шууд даалгавар хийхээр өрөөнд орцгоодог. Тийж учраас бид гэр бүлтэйгээ өнгөрөх цаг багтдаг л даа. Энэс болоод чи мөн багш биднийг илүү ойлгох нөхцөл бүрддэг байх гэж би боддог. Тиймээс би сургуулиуд зөвхөн хичээлээ газар гэж хязгаарч боддоггүй. Харин энэ бол миний мөрөөдөл, ирээдүйн дорсонд болсон хоёр дахь гэр бүл. Нэг гэртээ би аав ээжийн хайр халамжийг мэддэг бол нөгөө гэртээ би багшийн гэтгэл, найзуудын нөхөрлийг мэдэрч өсдөг. Энэ хоёр гэрийн дунд би өөрийгөө бийж илүү сайхан ирээдүй рүү алхаж байна. Бид яг л гэртээ байгаа юм шиг их дураараа байдаг. Миний хувьд энэ сургууль хамгийн таатай, хамгийн аюулгүй орчинтой. Манай сургууль томчууд бүр найрсаг болж чаддаг. Миний эргэн тойронд хүүхэд бүр ад жаргалтай харагддаг. Энэ л бидний бахархал болсон миний сургууль. Нэг жилд сургуулийн төрөл сар 52-7 хоног 365 өдөр 8760 цаг байдгаас сурагчид бид 3000 цагийг удаж өнгөрүүлдэг.
Сургууль болон хүндэт багш нартайгаа 3285 цагийг хамт өнгөрөөдөг. Харин хайртай гэр бүл аав ээжтэйгээ 1825 цагийг хамт өнгөрөөдөг. Тиймээс багш нар минь бидний хоёр дахь гэр бүл юм. Хайр багш нартаа баярын мэнд хүргэе. Би анх 6 дугаар өрөө. Тэжара. Тэтгэл. За. Тэтгэл. Ихтэй танаа шиг ирэх. Яа, за сая дээр ихтэй амжиг ирэх дураа. 12 сар. Би доо юм тэвхөө. Ингэж гисэн юм би. Би ингэж шарах нь байдаг юм. Жайг юм дээр дараа ич. Харин хайр. Тиймээс багш нар минь бидний Тиймээс багш нар бидний хоёр дахь гэр бүл минь юм. Миний юм. Тиймээс багш нар бидний хоёр дахь гэр бүл юм. Тиймээс багш нар минь бидний хоёр дахь гэр бүл юм. Бидний хоёр дахь гэр бүл юм. Яагаад намайг ингэж байгааг таалаа. Шийдсэн хөтөр оолдаа. Хайр багш нартаа баярын мэнд. Энд хүрэн мөчөд бүрдүүлсэн сольчтой баярлалаа. Харин манай 6 дугаар үеийн багш нарын зүгээс та бүхэндээ мэдлэгээ төвшүүлэхэд бэлэн болсон байна. Sorry.
Эрдэнэ түмүний игэлгүй бахархал эрхмийн дээд багш минь та энхэн биеийг минь эрдмээр чимж энгийн амьдралын далайд залуур болсон аачтан билээ. Өнөөдрийн баяр мөчид бид багш нарын алдрыг өргөж талархлын сэтгэлээ илэрхийлсэн байлээ. Ийхүү бидний бэлдсэн бяцхан үзүүлбэр маань өндөрлөж байна. Хүндэт багш нар минь та бүхэндээ баярлалаа. Мөн баярын гал халуун мэндийг дахин дэвшүүлье. 本日のこの喜びの日に私たちは尊き先生方のお名前を称え感謝の心をお伝えすることができました。これをもちまして私どもが心を込めて準備いたしましたささやかな発表を終了させていただきます。敬愛する先生方、本日は誠にありがとうございました。そして改めて心よりお祝いと祝意を申し上げます。